Бүхэн бүр хөрөнгө оруулагч подкастын маань 11 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай подкаст бол альва хүн өөрийнхөө цалингийн хажуугаар яаж орлого олох уу, эргээд хөрөнгө оруулалтыг яаж хийх үү, хөрөнгө оруулалт хийхин тулд ямар бэлтгэл ажил хангах уу, үр ширтэй хүмүүс үр ширээ тэр яаж дарах уу гэдэг ийм мэдлэг мэдээллийг түгээх ийм зорилготой санхүүгийн подкаст байгаа. Өнөөдрийн дугаараар BGM Asset Management компани хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Маргадыг урьж оролцуулж байна. Ингээд урилга хүлээж авсан танд баярлалаа. За баярлалаа. Маргадын хувьд бол Монголдо төгсөөд одоо яг энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр бас салбартаа тэргүүлэх компанид бол ажиллаж байна. Тэгэхээр яг энэ өөрийгөө та ингээд хаана төгссөн, ажлын гараагаа хаанаас эхэлж хагаад өнөөдрийн энэ хөрөнгө оруулалтын энэ сангийн хөрөнгө оруулалтыг нь хариуцсан хүн болвоо гэдгээс эхлэе. За санхүү эдийн засгийн их сургуулийг төгссөн 2016 онд. 2016 онд төгсөөд за банкнд ажилд орохгүй гэдэг юм. Тий зорилготой тийм зарчимтай байсан. Тэгээ шалтгаан нь бол яг оюутан байхдаа нөгөө хөрөнгөний зах зээл дээр сонирхолтой 10 жилээсээ л сонирхож байсан. Тэгээд ер нь энэ хөрөнгөний зах зээл дээр ажиллая гэдэг ийм зорилго мөрөөдөлтөй ер нь сургуулиуд төгсөж байсан. Тэгээд 3 дугаар курст миний энэ бодол бас өөрчлөгдөж байсан. Тий шалтгаан нь ер нь бол бас тухайд бид нар ч бас хөрөнгөний зах зээлийн нөгөө хөрөх чадвар тий одоо энэ арилжааны хэмжээ ямар байсан бэлээ. Тэгээд тухайн нөхцөл байдлаас бас шалтгаалаад бодол бас өөрчлөгдсөн. Тэгээ тэр үед бас яг банкудаас саналууд ирээд те бас өөрснөө бид нар ч яг төгсөөл 50 60-уулаа ер нь бол яг тэр үеийнхэн чинь тэр чигтээ банкуд руу хуваагдал орж байгаа байхгүй. Тэгээ миний хувьд бол худалдаа хөгжлийн банкны саналыг бас хүлээн зөвшөөрөөд тэгээд худалдаа хөгжлийн банкнд орж исэн. Тий. Тэгээд тухайн үед чинь бас их гоё саналыг хүлээн зөвшөөрөөч байх те одоо өөрөө те аплайдаад тэгээд тэлрийн одоо ажлын байраас гаргаа эхэлж исэн. Бүр хамгийн анхан шатнаас нь хэлсэн ба шүү дээ. Тий, ер нь анхан шат. Тий. Гэхдээ тэлрийн өмнө ч бас нэг мөнгө тоологч гэдэг статус бас байгаа. Тий. Тэгээд салбарын удирдлагын газар гэж байдаг те банкуд дээр өөрөөр хэлбэл аль салбар дээр хүн өвдөх үү те аль салбар дээр хүн чөлөө авах уу те зарим нь гинтийн зарим төлөвлөгдсөн байдаг. Тэгэхээр тэр үеүүдэд очиж нөгөө нөхөж ажилдаг тийм оронтой салбарын удирдлагын газрын одоо шууд тухайн үед нэрлэжсэн бол нөөцийн ажилтан байхгүй. Тэгээ би яг бүтэн 1 жилийн хугацаанд банкнд нөөцийн ажилтнаар ажиллаад энэ хугацаанд бол тейлер борлуулалт мэдээллийн ажилтан, банкны ажилтан те гэх мэтлэн одоо ажлын байрууд дээр ажиллаж исэн. Тэгээд зарим салбар дээр бол нэг 7 хоног, заримдаа 2 хоног те заримд 1 сар гэл бас их одоо бодоход яг хамгийн их одоо нэг юм бас сурсан одоо ажлын байр болж исэн. Тэгээ нийт хойчод худалдаа хөгжлийн банк чинь 40 орчим салбартай байлуу да. Миний ажилласан салбарын тоо 30 гаруй салбар болж исэн. Тэгээ банкныхаа 80% нь мэддэг болсон байна тий. Бас нэг давуу тал юм да тий. Банкнаас гараад би TDB Capital гэдэг үндэсний компани тий. Тэнд бас ажилд ороод ер нь одоо хэдэн он бэ? Тэр 2017 онд. 17. Ерөөсөө жил ажиллаад Capital руу орсон юм а тий. Тэгээд жил ажиллаад Capital руу ороод тэгээд яг нөгөө өөрийнхөө одоо анхал бодож мөрөөдөж явж исэн те хөрөнгөний зах зээл рүү хөл дүүрж ороод брокероор ажилд ороод тэгээд тэрнээс хойш бол одоо брокер тэгэл дилер хамтын ажиллагааны менежер гээл те тэгээд 2023 он хүртэл TDB Asset Management дээр би бас байсан. Тэгээд Capital-ийнхаа яг нөгөө мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2023 онд ер нь бол шинэ компани бас бий болох те одоо арай л өөрийгөө бас нэг юм сорих тийм эргэлтийн зэг дээр очсон л доо 2023 оны 6 сар. Одоо ингээд төгснөөс хойш 10 жил яг өнгөрсөн байна. 2026 он. Таны одоо удирдж байгаа мөнгөн дүнгийн хэмжээ ойролцоогоор хэдэн тэрбум төгрөг байна? Яг өнөөдрийн байдлаар бол манай компани бол 50 гаруй тэрбум төгрөг удирдах байгаа. Тий. Яг asset management буюу одоо хөрөнгө оруулалтын менежментийн компани. Одоо 50 хэдэн тэрбум төгрөг менеж хийж байгаа юм байна, удирдах байгаа юм байна. TDB Asset дээр хэдэн тэрбумыг удирдах гэсэн. Энээс багаагүй, ихээгүй. Тий, бага. TDB Asset Management бол тэр үед яг нөгөө залуу шинэ компани байсан. Тий. Голцоо миний одоо нөгөө ажиллаж исэн, хариуцж исэн хэсэг маань TDB Capital дээр одоо institutional буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчдынхаа одоо зөвлөх гэх юм уу та тэр хэсгийг хариуцдаг.
Тэрэн дээр бол бас өндөр дүнтэй арилжаанууд явна. Ялангуяа бид нар чинь бол тухайн үед гадаад нөгөө бондууд байгаа шүү дээ. Монголын засгийн газрын бонд эсвэл одоо компани бондуудыг олон улс дээр арилжаалж байгаа. Тэрийг 19 он санагч нь 20 онд болов 20 он гэхээр яг нөгөө жижиглэнгийн хөрөнгө оруулагч нар авах боломжгүй байсан үе. Тэрийг жижиглэнгийн хөрөнгө оруулагч нар авах боломжтой болгож исэн Bloomberg терминалаар тэнд бас ажлын хэсэгт бол бас ажиллаж исэн. Тэгэхээр тэр дөнгүүд нийлээд бас өндөр дөнгүүд бас яригдсан. Өндөр дөнгөр болох юм байна те. За миний одоо цаашаа ингээл би алхамаар чиглээл байгаа. Юу руу чиглэж яана вэ гэхээр ер нь энэ залуучууд өөрсдийнхөө санхүүг хэрхэн удирдах вэ гэдэг рүү чиглэж байгаа. Одоо зарим одоо нас тогтсон хүмүүс маань бас бодож магадгүй төгсөөд 10 жил одоо ингээд ажиллаж байгаа хүнээс би одоо удирдлагын чиглэлээр сонсох уугүй юу гэдэг. Энийг одоо баталгаажуулаад энийг одоо яг энэ хүн бол эксперт юм мэрэгжлийн хүн юм гэж мэдрүүлэхийн тулд нэгдүгürt одоо таны удирж байгаа хөрөнгө байна те 50 гаруй танай компани дээр 50 гаруй тэрбумын хөрөнгө. Хоёрдугаар таны яг өөрийн одоо хөрөнгө гэх юм уу те энэ хугацаанд 10 жилийн хугацаанд өөрийн одоо net worth гэдэг юм уу те ойролцоогоор та ингээ хэмжүүл хэдэн тэрбумаар хэмжигдэн гэж та одоо яг өнөөдөр ингээ таамаглаж байна. Одоо яг ингээ нарийн тооцоо тэдэн мөнгө гэж бол бид нар чадахгүй шүү дээ. За байр бол нэг тэр хавцаа байгаа бах. За машин бол тэр хавцаа хадгаламж тэгээ хувьцаануудын хөрөнгө оруулалт. За Америк дэх хувьцаануудын хөрөнгө оруулалт нэг тэдэн тэр бөмбөгийн баримжаа тоойлооч. За яг одоо байр машин тэрийг тэгэл нөгөө хоримтлалтэй тэндээс үр төлбөр бүх юмнуудаа хасаад баримжаагаар яг тэд гэж хэлэхээс илүүтэйгээр ер нь зөв баримжаа өгөхөд бол нэг 2 тэрбумаас дээш. 2 тэрбум. За би ганцоо захирлаас нэг зүйл асууж ирсэн. Цаа чи нөгөө өмнө бас арилжаанд их ордог байсан тий. Forex болон алтны энэ арилжаанууд орж ирсэн гэсэн. Тэгээд би нэг айгүй сонирхолтой асуулт асуусан хүмүүс бас яриад илээ. Яг хэдэн наснда сая доллар хийж ирсэн бэ гэж асууж ирсэн. Тэгээд яг одоо таны хувьд яг энэ одоо 16 оноос хойш 10 жилийн хугацаанд хамгийн өндөр өгөөчтэй ямар хөрөнгө оруулалтыг заавал өөрийнхөө мөнгөөр байх албагүй шүү дээ. Одоо удирж байгаа энэ 50 тэрбумаас ч юм яг энэ бол надад жилийн дотор 30% өссөн ч гэх юм уу тийм амжилттай кейс нэг нэлээч. За яг шууд санаанд зөндөө олон кейсүүд байгаа. Амжилтгүй нь бас бараг дийлийнх нь. Тий. Амжилттайгаас одоо бас ийм сонин кейснүүд байдээ. Одоо 2000 би чинь хамгийн анх дотоод зах зээлийн одоо энэ хөрөнгө оруулалт 2012 онд анх данс нээж эхэлж исэн юм бэл. Би дисектор очиод данс нээгээд те. Тэгээд 2017 онд биш нөгөө брокероор ажилд ороод явж байхдаа гадаад зах зээлийг одоо сонирхох хэрэгтэй, ойлгох хэрэгтэй байсан ажлын шаардлага. Тэгээд гадаад зах зээл рүү ер нь 2017-8 оноос эхэлж явсан. Америкийн зах зээл үү? Голцоо юу Америкийн зах зээл. Голцоо Америк тий. Тэгээд явж байгаад одоо та бас сайн мэдж байгаа нөгөө 2020 онд ковид гараад те тэнд бол одоо зөвхөн надаас гадна монголчууд одоо энэ зах зээлийг сонирхох те шалтгаанаа олсон жил бол ер нь 2021 20 он те тэгээд тэр хүртэл явж байгаад 2022 онд нөгөө нэг ковидос болоод зах зээл дээр хүү буураа те асар их хэмжээний мөнгө зах зээл рүү нийлүүлэгдээд бүх хувьцаанууд нэг өссөн шүү дээ. Тэгсэн огцсон. Тий голдонд одоо нөгөө мем стокууд энэ төр гэж гарч ирээл те. За тэр удаад гэхдээ яг амжилттай хөрөнгө оруулалт гэж хэлэхэд хэцүү, илүү арилжааны хэв шинжтэй. Гэхдээ миний нөгөө нэг ихтгэл үнэмшил нь жоо сонирм байсан. Тэн дээр одоо та ялангуяа Америкт байсан учраас сайн бид AMC гэдэг кинотеатр байгаа шүү дээ. Одоо Америкт номер 2 дахь том кинотеатр. Тэр ер нь бол нөгөө өрийн дарамтанд ороод бондуудаа төлж чадгаа болоод тэ хувьцааны ханш нь одоо 16-7 онд 30 хэдэн доллар байсан баха. Тийм хувьцааны одоо ханштай байжгаад яг тэр ковидын хүндрэлээс болоод нэг ч хувьцаа нь 2 доллар молор болж исэн байхгүй. Тэр үед 10 хэдэн хувь унсан шүү дээ. 15 6. Үгүй 10 хэдэн хувь биш 30 доллар байж 15 6 дахин унсан гэсэн. Тэгээд доллараас 2. Тий тэр үед яг ханшийн нөгөө ханш нэлээд савлгатаач байсан. Тэгээд волюм бас их өндөртэй, арилжааны хэмжээ өндөртэй. Тэгээд тэр үед би нэг судлаад тэгээд нөгөө Reddit Medit тэгэл SQ Alpha ухаж байгаа л тий. Тэгээд нэг юм бодол төрсөн байхгүй.
гэж одоо хичнээн 10 жилийн хугацаатай те ийм олон том мэддэг те ийм том кинотеатр асар их хөрөнгөтэй. Тэгээ ингээл дампуурчих юм уу те. Яг ийм бодол төрсөн. Тэгээд судлаад үзсэн тэнд нэг ийм сонин зүйл тогтлоос юу гэхээр хүмүүс аягүй их тэр AMC гэдэг кинотеатрыг өмөрч исэн байхгүй. Яаж аврах уу те? Яаж одоо энэ дампууруулахгүй юмсан байх вэ? Тэрийн шалтгаан их сонирхолтой. Яагаад тэгэхээр 70 80 оноос эхлээл 90 онд ч нөгөө Америк залуу хүмүүс те болзоонд явдаг, болзоонд явахдаа кинотеатр орж кино үздэг те. Тэнгүүт нөгөө тэр бүх хүмүүсийн стори те хайрын түүх бүх юмнууд нь тэр AMC кинотеатрт өрнөсөн те. Тийм байдаг. Тэгээд би яг ч юм тийшээгээ тухайд $1000 хийж ийсэн. Тэгээ $1000 хийгээд яг тэр үеэс хойш ингээл нөгөө хаштаг өрнөөл те save AMC гээл те бид нар одоо ингээд амьдралынхаа гоё мөчийг бид нар ингээд дампруулмааргүй байна энэ гээл те. Тэгээд Америкт ингээд хөдөлгөөн өрнөд тэр ингээд давхар нөгөө meme stock-ийн хөдөлгөөнтэй давхцаад тэгээд тэр үе чи би одоо $2 дээр навч чадаагүй маа нэг $6 дээр авлаа. Тэгээд тэрнээс хойш хувьцааны анш $70 болж исэн байхгүй. Тэгээ би $1000 оруулаад 100000-ыг оруулсан бол 100,000. Тэгээ риски эрсдэлтэй учраас ер нь бол тэр үед багдсан оруулсан. Тэгтэл нөгөө айгүй каптай хөрөнгө оруулалт болж исэн ер нь тий. За одоо миний одоо санаа зовж байгаа бас бодоод ингээд үйл хөдлөл ингээ хийж байгаа нэг зүйл бол энэ залуучуудын тэр дундаа хувьд маш их ингээд үр зээлтэй байна. Одоо апын зээлгүй оюутан гэж бас бараг байхгүй болж штэ. Тэгэхээр өөрөө яг ингээд санхүү эдийн засаг сурж байхдаа юм зээлүүдтэй байв уу? Зээлтэй байсан бол ер нь одоо ингээд яг энийг үзэж байгаа апын зээлтэй хүмүүст ямар шүү хэлбэрээр бид нэр энэ одоо ингээд үр зээлтэй байж байгаснаас үр зээлээсээ гараад үр зээлээсээ гарснаас илүү хөрөнгө оруулагч бид нар ингээд хөрөнгө оруулагч болох тий цалингаасаа гадуур олго олмоор байна штэ. Зүгээр ингээд өдрийн 8 цаг 9 цагийг ажил дээр зарцуулаад тэгтээ бас ингээд мөнгө олж ирж идэг энэ зам руу явах хэрэгтэй байна. Тэгэхээр яг ийм залуучуудад 1 2 3 4 гэдэг ийм өөрийнхөө бодлыг тий за ийм байвал зүгээр байх гэсэн нэг тийм дөрвөн санааг бас болцооч. Яг таны энэ асууж байгаа асуулт бас миний бас санаа зовдөг бас гол асуудлууд нэг байгаа. Тэгээд одоо миний эргэн тойронч тэр ялангуяа одоо өнгөрсөн оны намраас хойш бол асар их нөгөө зээлийн дарамтанд орцсон тий. Тэгээд заавал одоо залуу хөгшин гэж ялгалгүйгээр ер нь дашраараа л тийм байна. Тэгээд нэмэгдсэн байна тий. Маш их хэмжээнд нэмэгдэж байна. Тэгээд яг хуу энэ өөрөө нөгөө санхүүгийн зохицол хорооны тий журам чангалж одоо зээл хит их байна гэдээ нөгөө чангалсан шүү дээ. Тэрнтэй ч холбоотой байх. Яагаад тэгэхээр өмнө нь бол нөгөө банкнаас авсан зээлээ болохгүй бол банксаас авчдаг тий. Нэгээс нь нөгөөг нь дарчдаг. Тий, финтекээс авчдаг. За нэг банкны нэг зээлийн аппаас авсан зээлээ нөгөө зээлийн аппаар төлчдөг тий. За ингээд 2 3 зээлийн апп ашиглаж болдог. За эргээд тэрнийхээ зээлийг магадгүй ломбард нэг юм авчид тавиад мөнгө аваад төлчдөг тий. За ломбардныхаа зээлийг бүр болохгүй бол одоо өдрийн зээл мэйл гэдэг тий. Одоо Facebook группүүдээр энэ төр явдаг. Энэ бүр ингээд юм гинжин хэлхээ болчихсон байдаг. Яа тэгэхээр за энэ ер нь бол одоо ажилтай, төрөлтөө тий тодорхой хэмжээний хөрөнгөтэй тэгээд одоо уг гарал ухсаануудаас хэтэн тий тийм эргэн тойрны хүмүүстээр нийтлэг бас ажиглагдж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр боловсрал хамаагүй ажиглагдаж байгаа. Тэгээ одоо уул нь одоо за энэ маань одоо өндөр боловсралтай одоо тий гэж бодож исэн амьдрал ахуйгаа айгүй аятайхан аваа явчихдаг залуудаа гэж бодож исэн хүмүүс хүртэл айгүй хэмжээгээр зээлэнд орчихсон тий. Тэрнийхээ дарамтанд ороод бүр яг сонийг энэ жилх юм ингээ орсон яваад. Тэгээ одоо тэрийг одоо нөгөө чангалж эхэлсэн хугацаа нь өөрөө бас зөвлөсөн хугацаанд болов гэж бодож байгаа. Яа тэгэхээр хожуу байх тусмаа илүү горн өндөр гарах олон хохирох мөнгөлтэй. Тэгээд нөгөө битмет гээл те нөгөө боцоо гээл тэрэнд амьдралаа алдсан хүмүүс ч их байна. Тэ миний иргэнд хорин ч их байна. Тэгэхээр яг энэ одоо бүр нэг одоо зарим хүмүүс манай л эдийн өртөө штэ. Ер нь өргүүч хүн их зөөхөн болж байгаа шүү. Яг одоо яах ёстой. Гарц гаргалгаа нь ерөөсөө л хоригдлол. Тий. Би бол тэгж л бодож байгаа. Яагаад тэгэхээр зөвхөн энэ ахуй хэрэглээний зээл ч бас асуудал биш те.
Ерөн зүгээр та ер нь ирээдүйтэй юм уугүй мөлөхгүй. Та ер нь мөрөөдөлтэй юм уу, мөрөөдөлгүй юм уу гэдгээс асуулт эхэлнэ гэж боддог. Яа тэгэхээр юутай уух уу гэхээр би нөгөө ирээдүй буюу тэтгэвртэй л уух гэдэг юм л да. Одоо 30 настай хүн чинь 30 жилийн дараа тэтгэврт гарна те. 40 настай 20 жилийн дараа тэтгэврт гарна. Өнөөдөр манай одоо тэтгэврт гарч байгаа хүмүүс тэтгэврээ ер нь авч чадах үгүй юу те. Авсан ч ер нь бол нийт улсад төссөн хэмжээнийхээ хэдэн хувийг нь аваад тэтгэврт гарах юм те. Ер нь бол асар өндөр асуудалтай болцсон юм цаг үе те. Тэгэхээр өөрийнхөө ирээдүйд зориулаад нөгөө хоримтлал үүсгэх хэрэгтэй байдаг. Ер нь. Тэгэхээр нэгдүгээрт хоримтлал юм байна. Тий. Хоримтлал өөрөө зан аваар аахгүй. Дадал. Хоримтлал суун гэдэг бол хугацаа их орно. За тэгэхээр за хоримтлалыг бол ингээд хүмүүс ойлгож өөр ямар одоо зөвлөмж өгмөр байна. Одоо ингээд харахад. Тий. Саяны ярьсан дээр ер нь зүгээр өөрсдрүүгээ нэг юм өнгөж хармаар санагдтыг. Ер нь ирээдүгээ бодоо төлөвлөгөө. За би одоо яг ямар хэмжээний өртөө байна те. Ямар хэмжээний орлоготой байлаа. Ирээдүгөө яаж төлөвлөж байгаа вэ те. Нэг бол орлогоо нэмнэ. Нэг бол одоо зээл авахаа болно. Ийм л хоёр арга байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө ирээдүйн мөрөөдлийг хараад яг одооноос эхлээл тэгэл хувийн сахилга батыг сайжруулах шаардлагатай юм бол хоёр дахь асуудал те. Магадгүй нэг дахь асуудал ер нь бол хувийн сахилга бат буюу одоо жишээлбэл би өөр дөрөө ингэж жишээ авахаар надад юу чухал вэ гэдгийг одоо 10 жилийн өмнөөс л бодож ирсэн байгаа байхгүй тий. Миний хувьд бол амьдралаа ингээд секюр хийх буюу одоо аюулгүй төвшөнд аваачих шаардлагатай байсан. Тэгэхээр хоримтлал үүсгээд ямар хэмжээний хоримтлалтай болчих одоо тэр аюулгүй тэр цэг дээр очих уу гэдэг нэг юм асуулт байдаг. Тэгээ өнөөдөр одоо хэдэн төгрөгийн орлоготой байж яг тэр хэмжээнд очихгүй гэдээ ингээд бодоод үзэхээр одоо ингээд инфляц бүх юм байхаар за хамгийн багадаа л нэг 5 сая төгрөгийн орлоготой байж те одоо ядаж нэгсэн өхийн төлбөр илүү дутуу зардал амжиргаа бүх юм төлөөд те явна хамгийн багадаа. Гэтэл 5 сая чи өөрөө ингээд дундаж цалинтай харьцуулахаар бас өндөр те дундаж цалин бол 2.5 таа те багш шүү дээ. Тэгэхээр миний хувьд яасан бэ гэхээр тухайн үед би цалингаа аваад тэгээ одоо нэг өгөхөд би 930 сая төгрөгийн цалинтай байсан. Тэгээ тэр үедээ бол яг гайгүй дэжгүй. Цалингаа аваад шууд хадгалцдаг байсан. 100% хадгалдаг байсан. Шууд яаж амьдрах вэ? Тэгээд кредит картаар амьдардаг байсан. Зээлийн картаар. Тэгээд зээлийн картаа хэрэгжилж явах үедээ бол ямар сэтгхүүтэй хэрэглэх үү гэхээр за өөр үсч шүү те. За зээл маань нэмэгдэж шүү гэдэг ийм одоо сэтгэлгээ сууж эхэлж байгаа байхгүй. Зээлийн картны хэмжээний тухай үед хэд байсан? Тухайн үед минийх ч одоо цалин 930 мянга гэхэр чинь 2 сая төгрөгийн зээлийн карт гарч ирсэн. Цалингаас илүү даваад хэрэглэжүүл яах вэ? Яг уу. Тэгтээ нөгөө гинти хэрэгцээ шаардлага бас үүснэ те. Тэр үед одоо мөнгөтэй байх хэвээр те. Одоо найз охинтой те. Одоо байсан тэгээд янз янзын шаардлагууд гарна ш. Тэгэхээр ямар ч байсан нөгөө нэг хэрэглэх хэмжээгээ бол би жоохон 50 эрхэн нээгдээд. Тэгээд биш нөгөө банкнд ажиллаж байсан учраас бас ажилтны давуу тал мал бас арай илүү байсан баг. Тэгээд арай өндөр ингээд лимиттэй батлагдчихсан. Тэгээ тэрийг контролдоо аль болох одоо хянаагээр л хянаа шүү дээ. Тэгээд одоо 930 сая төгрөгөөс чинь татвар матвар асагдаад 700 сая төгрөг орж ирж байгаа бол аль болох 100% хадгаламж руугаа хийдэг. Тэгээд дунджаар 700 ямар ч байсан хадгалчихж байна тий. Цалингаа бүгдийг нь хийж байна. Зээлийн картны хэрэглээ 1 сарын дунд нь ойролцоогоор хэд байсан? Тухайн үед бол тэгэл 400 сая төгрөгтэй. Тэгэхээр ямар ч байсан нэг 300 бол цэврээр бол хадгалж байна тий. Тий, ер нь 200 300 сая төгрөг хадгална. Сар болгоно. Банкны хадгаламжийн тухай үед хийдэг байжгаад 2018 онд би юу хийж ийсэн. Ер нь одоо хоримтлалаа төр жоохон төрүүлжүүлээ. Офицероо байршуулад тий. Хуучин бол илүү нөгөө жоохон тэр үчин гэхдээ нөгөө арилжаа хийхээр арилжаа хийж болохгүй тий. Тийм арилжааны хэмжээ бага учраас тэгээд ер нь бол урт хугацааны хөрөнгө оруулалт байх хэрэгтэй үед тэр үед би офицерны анш нь өсөхгүй байсан ч өөрийнхөө хэмжээнд бас судлаад тэгээ гайгүй гэж бодсон одоо компаниуд руу байршуулж эхэлж байгаа байхгүй. Нэг түүх хуваалцахад тий 2018 онд Апу Хайникны нэгдэлтэй. Тий тэр үед ч одоо мэдээний хурд мурд одоо шингэлтэйг удаан тий. Тэгэл одоо офицер эзэмшлийн хурлын нөгөө зар мар том товлогдол тэгэл за Апу Хайникны нэгдэл явах гэж байна те. Гэхдээ энийг офицер эзэмшлийн хурлаар одоо батламжийг шийднэ гэл бүх юмнууд нийтэд паблик те яваал тэр үед бодохгүй ер нь л энэ ч одоо айгүй том мэдээлэл өстэй ер нь те одоо тэгэхээр яагаад офицерны ажил нь өсөхгүй байгаа юм бол те 200 эдэн төгрөгтэй байлууд
Тэгээ би тэр үед хадгаламжинд байсан бүх хөрөмтлөө гаргаад апог хөвцөө авчихсан. Нэг бодол хідээр авч ирсэн. Одоо нийт хэдэн төгрөгөөр апог хөвцөө авч ирсэн. Тэр үед ч одоо нэг 10-аад сая төгрөгийн хөрөмтлөл байхгүй юу тий. Нэг 10 11 12 орчим сая төгрөг тий. Тэгээд хөрөмтөл одоо хадгаламжинд байсан мөнгнүүдээ л оруулаад Зөрөгтэй байна. Зөрөгтэй. Тэгээд нөгөө уул нь бол нөгөө хүмүүст бол тэр чинь зөвлөж байгаа шүү дээ. Брокер юм чинь бүх одоо өндгөө битээ нэг сагсан тийм. Тэгснэ өөрөө нэг сагсан бүх хөрөмтлөө тий юу хийжсэн. Апогийн хувьцаанд хийгээд тэгээд 200 хэдүүлээ 50 60 төгрөгнөөр худалдаж аваад тэгээд тэр чинь 3 нугарсан шүү дээ. Ер нь бол 3 нугар. Тэгэхээр 11 2 сая төгрөг 36 сая төгрөг. Тэгээд 30 сая төгрөг болоод тэгээд анхныхаа одоо том хэмжээний тий одоо богино хугацаанд хөрөнгө өсгсөн. Тэгээд нэг бодлын хөрөнгө оруулалт нэг бодлын одоо арилжааны сэтгхүү тэр үед явсан байх. Бэлэн байсан байна тий. Хэдэн жилийн дотор 3 нугарсан? Чи ерөөсөө л нэг 2 3 7 хоног шүү дээ. 2 3 7 хоногийн дотор 3 нугараад авчиж байгаа юм тий. Тэр үед би бас сайн санахгүй байгаа. Тий 17 лөө 17 оны сүүл 18 он баха. Би гадаад байсан л дээ. 16-аас 18 онд би Монгол байгаа. Та бас ингээд залуу үеийн төлөөлөл байна. Тэгээд залуучуудад ингээд харахад залуу хөрөнгө оруулагчдын хувьд ямар алдаа гаргаж ийн гэж юу н харагдаж байна. Тийм зүйл ажиглагдаж байна уу? Дэж ажиглаг яг нас залуу нас одоо ахмаг гэдгээс үл шалтгаалаад бид нар чинь одоо хөрөнгө оруулалт гэдэг зүйлтэй яг нэг ижил тэнцүү одоо хугацаанаас эхлээл танил болж явж байгаа улс юм билээ. Тэгэхээр нэг улсын хөгжил өөрөө залуу байгаа учраас ялангуяа хөрөнгөний зах зээл нь өөрөө дөнгөжил одоо 30 гаруй жил болж шүү дээ. Тэгэхээр алдаанууд ерөн жоон төстэй. Тийм. Хамгийн гол одоо зүгээр санаанд орж байгаа юмнууд гэх юм бол богино хугацаанд ашиг олох гэж хүмүүс хитэх яардаг те. Тэрнийхээ одоо юг горыг гэх юм уу алдаануудыг угаасаа ойлгоол явж байгаа. Нөгөө туулах хэрэгтэй юм туулаад явж байгаа гэдэг шиг те. Одоо IPO давалгаанууд гэж явсан те. Тэгэл койны давалгаа гэж явлаа те. Сая 21 он 22 онд явлаа те. Ард нь юу байгаа вэ гэдгийг мэдхгүйгээр хөрөнгө оруулалт хийж явсан үед байгаа. Одоо ингээд тэр юм чинь ингээд туулах хэрэгтэй юм туулаад явж байгаа учраас тэрийг одоо ингээд ойлгоод те хашир болоод те ингээд хөгжүүл явж ийн л та. Гэхдээ манай Монгол улсын хувьд бол тэрийг бас сонирхож байгаа хүмүүсийн тоо өөрөө нийт одоо насан турш хүмүүстэй харьцуулах юм бол их бага. Өсвөл 30-40 мянган хүн байгаа байхгүй юу. Гэхдээ алдаад оноо суралцаа явж байгаа хүмүүс нь 30-40 мянган хүн байгаа. Гэтэл нас биеинд хүрсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой хүн хэд байгаа юм те. Уул нь бол энэ чинь баг сая хүн байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бусад улсууд одоо Япон, Солонгос гээд манайхаас арай жоох хөгшин те нэг 50 жил энэ зах зээл нь хөгжөө 60 жил хөгжиж явж байгаа улсуудтай харьцуулах юм бол манайх харьцангуй яг тэр түүрийн хэмжээ бага байдаг. 30 мянга 40 мянга тийм. Гэхдээ тэд нар чинь тийм идэвхтэй биш шүү дээ. Яг ингээл яг хөөсрөл ингээл бүх юм ингээл анхаарлын төвд ороод ирэхэд бүгд идэвх чинь 30-40 мянга болоо. Гэхдээ яг бодитоор урт хугацааны хөрөнгө оруулагч сэтгхүүтэй хөрөнгө оруулагч нүдээр хардаг хүмүүсийн тоо бол Монголд асар бага. Асар бага. Маш бага. Ойролцоогоор нэг албан ёсны тоо бол байхгүй. Тийм. Гэхдээ баримжаа. Миний толгой дотор бол нэг баримжаа тоонууд байдаг. Одоо банкуд дээр те 500 саяас дээш хадгаламж эзэмшигч хүмүүсийн тоо бол за нэг хамгийн том банкуд дээр ихэд л бол нэг 100-аас нэг 300 л байгаа бах та. Ер нь тий. Тэгэл нэг 10 банкараа л үржүүл. За байлээ 5 банкараа ч юм уу. Тий. Гэхдээ харилцан адилгүй. Гэхдээ улсын хэмжээнд ер нь бол хөрөнгө оруулах сэтгхүүтэй бол за нэг 1000-аас 3000 хүн л байгаа. Арилжааны сэтгэл зүй Trading in the Zone гэдэг Марк Дугласийн бичсэн нэг номны редактороор сая ажилласан. Монгол хэлнэ. Тий, монгол хэлэнд орчуулад тэгээд редактороор ажиллаад тэгээд тэр номны гол санаа бол юм байгаа хгүй. Угаасаа арилжаа гэдэг зүйл чинь нэг бодлын одоо суглаатай зүйрлж хэлэхэд те магадлалын онлоор сэтгэх хэрэгтэй те. Гэхдээ дэлхий дээр яагаад энэ болон сая трейдерүүд гэж нэрлэдэг арилжаачд бий болоо л хэдий те. Үр дүн нь бол нэг ийм 3.94 гэж байгаа шүү дээ. Нийт одоо арилжаа хийж байгаа хүмүүсийн 90% нь эхний 90 хоногтоо нийт хөрөнгийнхөө 90%-ийг алддаг гэдэг. Тэ? 90%. Тэгэхээр ч одоо 10 хүний нэг нь л амжилт болно гэсэн үг шүү дээ, тэ? Тэгсэн хэрнээ яагаад жил болгон ингэж шин залуу үеийнхэн ч орж ирээл идэв, тэ? Энийг тайлбарлахдаа бол
ингэж байгаа арилжаа өөрөө сонирхолтой бас учраас тий. Зураг зураал тий техник шинжилгээ хийгээл хүн өөрөө ажиллах тэр орон зайг нь өгж байгаа байхгүй тий. Заавал одоо санхүү сүртэй байх албагүй тий. Тэр нэг техник шинжилгээний аргачлалыг суралцал авцсан л бол өөрийн яг цэвэр өөрийнхөө бодлоор ажиллах орон зайгаа 100 өөртөө үүсгэж байгаа. Тэр талбар бол арилжааны талбар гэдэг юм агуулга явж. Тэгээ сонирхолтой учраас. Тэгэхээр магадгүй суглаа сонирхолтой учраас тийшээ орж байгаа хэ. Эргээд хөрөнгө оруулалттайгаа уяхад манай хөрөнгө оруулалтын салбар яг ийм сонирхолтой байх хэвээр. Өнөөдөр Монголын хөрөнгөний зах зээл ягаад түрүүний ярьдаг хөрөх чадвар ийм сул те хүмүүс хувьцаагаа хүссэн үедээ аваад хүссэн үедээ зарах гэхээр за одоо гэхдээ жил болгон л ер нь бол гайгүй сайжрал байна л да. Гэхдээ өнөөдрийг бид нэр одоо мэргэжлийн байгууллагын хувьд 500 сая төгрөгөөр нэг дотоодод багц бүрдүүлчихэд эргээд зарахад бараг сарын хугацаа шаардж штэ. Энэ бол асар хөрөх чадвар муутай байгааг илэрлэх байхгүй. Тэгэхээр энийг нэмэгдүүлэхийн тулд нөгөө хөрөнгөний зах зээлээ сонирхолтой болгох хэрэгтэй тий. Дэлгүүрээр бол одоо энэ чинь янз янзын төрлийн бараагаа нэмнэ. Бүгд сайн бараа байх албагүй шүү дээ. Муу бараануудыг бол зах зээлийнхаа зарчмаар тэр чинь муудаад явчихна тий. Сонирхолтой л бараануудтай байх хэрэгтэй. Тэр сонирхолгүй байгаа учраас хүмүүс ийшээ мөнгө хийхгүй байгаа. Нэгдүгürt. Хоёрдугаарт хүмүүс мөнгө хийхгүй байгаад байгаа учраас энэ дэдвүтсийн хөгжил бас хурдтай явж өгөхгүй байна. Яагаад хүмүүс coin руу тэгж шуурсан тий. Coin руу яг ийд шуурж хахад 2 их 80 төгрөг зарцуулсан. 2 их 80-чтэй. Одоогийн ханшаар ярил наа чинь одоо бараг 600 сая доллар байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгэнгუთ эн чинь энэ их мөнгийг хоёр ч ханшчаараа гайгүйсэн. Одоо 5 жил 6 жилийн өмнө 4 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэнгуთ чинь эн чинь ингээ бодохоор тал нь буюу 1 их 80 гадагшаагаар авчихсан. Тэр нь хамгийн нөгөө 1 их 80-ийн хідэн хөрөнгө оруулагчдад үлдсэн бүүмэд тэгтээ дотоодын койнод руу явсан. Ерөнхий тийм одоо баримжаа бол байдаг юм байна. Тий. Тэгээд 1 их 80 төгрөгийн үнэтэй сургалт авсан гэсэн. Эсвэл нөгөө 90 зарчимд болсон юм шиг тий. Нийт хөрөнгө оруулагчдын 90% нь 90 хоногт нийт хөрөнгөнийхөө 90%-ийг алдсан гэдэг чинь наа чи бас л үнэтэй. Тэр дундаа одоо тэр дунд нэг ах хүү байна л да. Солонгост очиж ажиллаад хуримтлуулсан мөнгөөрөө тэр энэ coin гээд нугараад харна авцсан чинь нөгөө аншин нам унаад тэгээд одоо ингээд хідэн жилийнх нь хөдөлмөр ингээд нүднээр нь бол бас байхгүй болцсон. Одоо тэрийг одоо яах юм одоо бүүм тий. Миний байр суурь бол тэр үед бол эсрэг байсан. Би бол юу гэж бодсон бэ гэхээр энэ хит өндөр эрсдэлтэй байна. Энийг ингээд нэг тийм туршаад алдах нь алдаад онох нь онсныхын дараа Монгол руу оруулах хэрэгтэй байсан болов уу гэж бол бодсон. Гэхдээ хичнээн Монгол бид нэр энэ coin гэдэг зүйлийг ямар нэг байдлаар хязгаарлаа те. Дүрм журм зохиогоод ингээ явсан ч гэсэн тэр 1 их 80 гадагшаага урсж байгаа урсгалыг бол бид нар бол яаж чадахгүй мэл. Тэгэхээр энэ гадагшаага урсж байгаа энэ сэтгэл хөдлөл дээр суурилсан уу, шунал дээр суурилсан уу, тэр мэдлэггүйгээсээ болж байгаа энэ бүх энэ урсгалыг бид нар хизээ маш зөв зохицуул одоо хийж чадах вэ гэхээр бид нэр ард иргэдтэй санхүүгийн маш сайн мэдлэг олгох чадах юм бол тэр хүн өөрсдөө дүгнэлт гаргаад үнэхээр хэрэгтэй coin руугаа одоо юу гэдгийг те stable coin руугаа оруулаад яг юм хэд савлсан coin-ууд руу одоо мөнгө оруулахгүй тийм шийдвэр өөрсдөө гаргаж чаддаг бол. Гэхдээ яг өнөөдрийн түвшинд бол Монголд бол тийм боломж бол байхгүй шүү дээ. Одоо нэг ийм асуулт байна. Одоо танаа хөрөнгө оруулалтын санд би $1000 өгье. Одоо $1000 та миний мөнгийг айл хувьцаа руу, бонд руу яаж хуваарлт хийгээд яаж менеж хийв? За ер нь $1000 ч бай, $10,000 ч бай, $1,000 ч бай нэг зарчмын зөвлөгөө маягийн өгчээ. Урт хугацааны трендээ харах хэрэгтэй. Одоо бол нөгөө бүх нөхцөл байдал тодорхойгүй те дайн тулаан тэгэл геополитикийн өвчтөд одоо хинч альч улсын альч сангийн менежер ямар ч мундаг мэрэгчлэлтэй нэг шууд 100% ч биш 90% таамаглаж чадхааргүй нөхцөл байдалд байна. Тэгэхээр бид нар урт хугацаанд дүр зургаа зургалж хараад тэгээд
зөв секторуудаа хараад тэгэл байршуулах хэрэгтэй. Бид нар юу гэж харж байгаа вэ гэхээр одоо бол тухайн нэг хувьцаанд ч гэдэг юм уу те эсвэл тухайн нэг секторт хөрөнгө хадгална гэдэг бол хэтэрхий эрсдэлтэй тийм цаг үе рүү угаасаа ч орчихсон явж байгаа. Тийм учраас ирээдүйд одоо хамгийн багадаа 3-5 жилээр хараад цааталтаа 10 жилээр хараад тэгээд одоо хөрөмтлөл үүсгэх гэж байгаа бол хөрөмтлөлөө үүсгээд хөрөнгө оруулалт хийж байгаа бол тэргийг хийх хэрэгтэй гэж харж байгаа. Бид одоо зүгээр шууд ингэж хэлэхэд бол за нэгдүгээр тренд өөрөө хаашаа явж байгааг л харах хэрэгтэй. За тренд хаашаа явж. Тренд одоо за commodity байна тий. За ер нь бол уул уурхайн бүтээгдэхүүн шалтгаан нь юу вэ гэхээр бид нар юу гэж харж байгаа гэхээр энэ химэл оюун ухааны энэ том өөрчлөлт төгсгөл тий бүх зах зээл рүү одоо зах зээл нөлөөлж байгаа учраас энэ бол өмнө нь явж исэн ч янз бүрийн хувьсгалуудаас илүү тий том нөлөөтэй гэж харж байгаа. Тийм учраас нөгөө бүтээмж нэмэгдэх ёстой тий химэл оюун ухааны улмаас бүтээмж нэмэгдэх учраас эдийн засаг өсөх ёстой. Тэгэхээр аль улсыг харах ёстой юм тий хаашаа хийх үү гэдгээ харахын тулд тэгэхээр аль улсыг харах ёстой гэсэн. Тэгэхээр одоогийн байдлаар бол Европ жоохон уналттай тий уул нь бол Арабын орнууд, ойрхт орнуудын улсууд бол бас их сонирхолтой болж эхэлж ийсэн. Одоо ингээд дайнд бас нэрвчлээ. Гэхдээ эдгээр улсуудыг зүгээр хасаад 2 хуваа гэх юм бол ерөөсөө Америк хятадын одоо химэл оюун ухааны дайны өрсөлдөө юм шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол одоо хятад руу хөрөнгө оруулалт хийхээр жоохон мэдээлэл дутмаг байгаа одоогийн нөхцөлөдлөөр. Тийм учраас ил тод харьцангуй мэдээлэл сайтай гэдгээр нь Америкийн зах зээлийг л харж үзэж байгаа. Тэгэхээр энэ дундаа саний ярьдаг химэл оюун ухааны хийхийн тулд одоо хагас дамжуулагчийн салбар байна тий. Эргээд дата центр байна. За одоо роботикс гэдэг одоо энэ бүх химэл оюун ухааны явсгал чи явж тэр автоматжуулалт роботиксийн салбар дээр очичил одоо үр дүн гарах хэрэгтэй тий гэж харж байгаа. Тэгэхээр эдгээр дэм гэж ярьдаг эдгээр салбаруудад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Аль хувьцаанд вэ гэдгийг нь магадгүй одоо яг сонгоход эрт байгаа. Эрсдэлтэй гэсэн. Тэгэхээр тухайн одоо хамгийн сайнуудыг нь багцлаад явдаг одоо жишээлбэл ETF энтер гэдэг бүтээгдэхүүнүүд байгаа. Exchange Traded Fund буюу бирж дээр ажилладаг сангууд. Тэгэхээр тэр сангуудыг нь худалдаад авчвал нөгөө аль хувьцаанд ирээдүйд дампуурхын аль нь амжилт болохын гэдэг дээр санаа зовох юмгүй болчихж байгаа гэсэн. Нийтээр багцаараа багцсан өсөөл явж байгаа шүү дээ. Эрсдэл нь ч гэсэн бас багцтай ингээд хуваарлагдаад багцж байгаа. Дагаад эрчим хүчний салбар орж ирж байгаа. Энэ дээр сэргээгдэх эрчим хүч орж ирж болно. За тэгвэл одоо нөгөө Америкийн зах зээл дээр Трампын бодлоготой уялдуулаад харахад бол уламжлалт эрчим хүч буюу тий газрын тос газ тий газрын тос хургуулж илүү сонин гэвэл одоо уран энэ ч гэдэг юм үү. Эдгээр салбаруудын хөрөнгө оруулалтууд хийвэл оновчтой. За танаасан за шууд ингээд товч асууч. Танаасан coin руу хөрөнгө оруулж байна. Хөрөнгө оруулалт хийхгүй. За Forex дээр одоо янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа зүйл байна уу? Мэдээж хейжинг хийх талдаа ч юм уу. Тий, хейжинг хийх талдаа байна. Бид нар бас нөгөө маргачин Tesla группийн хөрөнгө оруулалттай юм компани. Тэгэхээр манай групп компани нэг том одоо салбарчин хүнс шүү дээ. Тэгэхээр хүнсэн дээр одоо 70 модны тоос 9 чихэр те одоо кофе ч гэдэг юм уу те. Эдгээр нөгөө түүхийн идэвч чинь бүгд commodity дээр арилжаал гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрдээ хамааралтайгаар одоо түүхийн идүүдээ нөгөө татаа авалтын төр хийхдээ бид нар бас судалгаа хийж өгөөд нэгэнт судалгаа хийж байгаа юм чинь тэрэн дээр одоо хейж хийх ч юм уу те эсвэл өөрснөө хөрөнгө оруулалтаас хийгээ явдаг. Тэгэхээр энэ утгаараа одоо Forex-ийн зах зээлээр оролцсон явж байгаа. Давхар нөгөө мэдээж Forex ч өөрөө том зах зээл учраас валютын хослолууд дээр хейж хийхтэй ийм юмуд байна. Одоо түрүүн бас хэлж явах шиг байна. AI-ийн өрсөлдөөн гэдэг. Одоо ингээд AI чинь Gemini-г бол ингээд бэлдэж болж штэ. За энэ бол ингээд 40 жил те эрчим хүчний салбарт ажилласан ийм мэрэгжилтэн байгаамаа гэд би ингээд асуух юмнуудаа Gemini-г зөвхөн тэр мэрэгжилтийн портфолио хүнээс асууж байгаа юм шиг бэлдэж хагаад тэр хүнээсээ би ингээд мэрэгжлийн зөвлөгөөс эрчим хүчин дээр авч болж байна л доо. Тэрнтэй адилхан ингээд хөрөнгө оруулалтын дээр ч гэсэн тиймэрхүү зөвлөгөөнүүд авч болохоор харагдчихэв. Тэгэхээр яг ийм манай салбар энэ хөрөнгөний зах зээл энэ хөрөнгө оруулалт чинь яваанда хөрөнгө оруулалтын мэрэгжилтэнгүүд хэрэггүй болох юм шүү. Юу гэж харж байна энэ дээр? Ер нь яг нэг хоёр вакцсан л бас явж байгаа. Би болохоор альтлыг баримталж байгаа гэхээр хэрэггүй болохгүй гэдэг рүү явж байгаа. Тэгэхдээ яагаад? Мэргэжилтнүүд хамгийн гол нь энэ
гарч ирж байгаа одоо agentic AI гэж нэрлэж байгаа тийм энэ бүх түүлийн хэрэгслүүдийг нөгөө илүү сайн л ашигладаг болох хэвээр. Тэрийг ашигладаг байж иж өөрийнхөө бүтээмжийг нэмжиж амьд үлдэн тийм. Сая би бас Зүүн Азийн орнууд руу ингээд яваад үзэхэд бол хамгийн түрүүлж одоо энэ AI-ийн хувьсгалд нэрвэгдэх улсууд энэ Зүүн Азийн улсууд байгаа байхгүй юу. Өөрснөө ч тэр элчин сайдууд нь хэлж байна. За бид нар бол Хималай ухааны энэ хувьсгалд бол хизээч лид буюу одоо тэргүүлж чадахгүй байна. Одоо боломжгүй. Гэхдээ бид нар бол одоо тест хийх талбар гэж байгаа. Олон үнэтэй. Чи аргагүй уусаа нэг офис руу ингээл яваад ороход зүгээр нэг юм хаалт онгойлгодог, коноптардаг нэг хүн байна те. Дотор нь оронгууд дахиад нэг пүүтг дотор нэг хүн сууж байна те. Тэгээ оронгууд лифтийг жишээлбэл дарахын тулд 2 хүн ажиллаж байгаа гэдэг юм уу те. Асар их нөгөө тэр хүмүүсийг ажилтаа байлгахын тулд олон жилийн хугацаанд тийм одоо юу явцсан. Тэгэхээр энэ том нөгөө нэг Хималай ухааны өөрчлөлтийн улмаас бол тэдгээр хүмүүсүүд бол одоо ирээдүйн нь бол хэцүү гэсэн үг шүү дээ. Ер нь тэр бол хасагдах нь бол баг тодорхой. Харин хасагдахгүй тулд тэгэл энэ шинээр гарч ирж байгаа төлөвүүдийг өндөр хэмжээнд ашигладаг. Тэр хүмүүс бол хизээч байхгүй болохгүй шүү дээ. Ийм нэг айгуу гоё өнцөг байгаа. Ямар өнцөг вэ гэхээр эмчнэр байгаа. Эмчнэр дээр жишээлбэл ингээд тэр MRI гарсан тэр зураг мураг ингээл уншуулах хэрэг гардаг шүү дээ. Тэр эмчнэр одоо ингээл нөгөө зургуудыг хараалаа энд ийм юм үсчиж ингэчиж тэгчиж гэл ингээл хэлж. AI одоо бүгднгийн сайн уншиж чадна гэж байгаа байхгүй. Тэгэнгუთ эмчнэр хэрэггүй болох юм уу болохгүй юм уу гэдэг энэ мэтгэлцээний үр дүнд би ямар ойлголттой үлдсэн бэхээр эмчнэр өвчтөнтэй харилцах юм байна. Зураг уншихаа ямарч исэн болох юм байна. Гэхдээ гарч ирсэн те тэр өвчин янз бүрийн тэр үр дагавар эдрийг энэ өвчтний сэтгэл зүйн байдал, нөхцөл байдал бүгднгийн ингээд робот харьцаж байгаа биш те. Яг хүнлэг харьцааныхаа одоо замаар тэр ингээ буулж байгаа импактыг нь үзүүлэх юм. Тэгвэл за одоо ингээ та 2 сарын настай байна гэвэл ингээ тас гээл ороод ирж штэ. Тэр чинь тэгж бас ингээ шууд харьцаж болохгүй зөөлнө, учир шалтгааныг хэлнэ, магадгүй өнөөдөр бэлэн биш бол те дараачийн уулзалтаарч үйдэх юм ингээд тэр жажмент тэр шийдвэрийг эмчнэр хийнэ гэж. Тэр эмчнэр бол ингээ ямар ч байсан асуудалгүй гэж харж байгаа. Магадгүй хөрөнгө оруулалт бол бас тиймэрхүү байж болох юм гэж би хараад байхгүй. Маш олон шийдвэрүүдийг техникэл анализуудыг одоо бид нар өөрсдөө хийгээд авах шаардлага байхгүй ч. Танай компани яаж өдөр тутмынхаа энэ хөрөнгийн удирдлагад ашиглаж байна? Тийм ашиглаж байгаа туршлага байна уу? Бага. Бид нар сонирхуулаад хэлэхэд Quant Analytics гэдэг бас компанид одоо 2 жилийн өмнө хөрөнгө оруулалт хийгээд тэгээ тэд нар маань ер нь бол нэг систем хийсэн байгаа. Яг л одоо AI гэхээс илүүтэйгээр яг мэдээж арталт нь Google Gemini энэ ашиглаж байгаа ч AI орж байгаа. Гэхдээ гол одоо юм бол машин learning ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл симуляц хийж байгаа гэсэн. Тэр систем маань өөрөө яадаг вэ гэхээр за 2 гол зүйл байгаа гэж харж байгаа. За нэгдүгürt бол дэлхийд даяар явж байгаа энэ олон мянган мэдээллүүдийг боловсруулад яг тухайн хүнд яг юу сонирхож байгааг тэрийг нь одоо real time өгөх боломжтой болсон. Тэгээ монгол хэл дээр өгөх боломжтой болсон. За тэр айгүй том чухал. Тэгээ монголчуудыг одоо мэдээлэлтэй энэ зэрэгцэж алхах боломжийг өгж байгаа гэсэн. Хангаж байгаа гэсэн. Хангана гэсэн үг тийм. Хоёр дахь нь болохоор хувьцааны одоо техник шинжилгээ тийм суурь шинжилгээ гэж зөндөө юмнууд байгаа. Гэхдээ тэрэн дээр ерөнхийдөө нөгөө техник шинжилгээ болон одоо квант аргачлал тийм статистик тоо суурьтай симуляц хийгээд тэгээд Америк суурьтай одоо 5800 орчим хувьцаанаас 2 тэрбум доллароос дээш гэдэг тэнгууд нэг 2000 гаруй хувьцаанууд байгаа. Тэгэхээр тэр компаниуд дээр одоо recommendation буюу санал болгож байгаа гэсэн. Тэгэхээр тэр санал алийг нь авах уу, алийг нь зарах уу? Зарах уу гэдэг биш. Одоохондоо болохоор яг алийг авах уу, энэ хувьцааг аваарай гэж одоо recommendation хийж байгаа гэсэн. Нэгсэндээ триггер болж шүү дээ. Ийм нөхцлүүд бүрдсэн нөхцөлд энийг аваарай гэдэг юм гарч ирэх юм шүү дээ. Тэрний ард юу байгаа вэ гэдэг зүгээр инженеэр товчлоод хэлэх юм бол одоо би ч юм уу те Монголд хинч одоо шууд Wall Street-д очиод те нөгөө том одоо хөрөнгө оруулалтын банкируудтай уулзаал одоо PO-гаар те нөгөө гой те яг юм халуун мэдээнүүдийг бас шууд авч чадахгүй. Магадгүй тохиолдолоор очиод уулзаад ганц нэг удаадаа тэгнэ. Гэхдээ байнга тэр мэдээлэлтэй өөрөө чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэрэнд өөрөөр хэлбэл тэгж чадахгүй учраас бүх
тэр мэдээллүүд юунд шингэж байгаа гэхээр ханшиж шингэж байгаа. Үн шингэж байгаа. Дээрээс нь волюм буюу арилжааны хэмжээ шингэж байгаа. Тэгэхээр үн болон арилжааны хэмжээ хоёрт тулгуурлаад за тэгээд энэ компани өөрсдийн 6 жилийн хөдөлмөр, ноу-хау гадаад тэр эксперт зөвлөх тэр бүх юмнуудаа нийлүүлээд юм recommendation tool хийсэн байгаа. Тэгээд бид нар яг хуу зүгээр backtest хийж үзсэн. Тэгээд өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол 1500 орчим recommendation хугацаанууд гаргаж ирсэн байлаа. Тэрийг нь харах юм бол одоо ингээд 60% нь дэшээ амжилттай ашигтай, 40% нь алдагдaltaй байхаар байсан байлаа. Гэхдээ багцын өгөөж өөрөө жилийн одоо өгөөж нь бол одоо $10 илэрхийлэгдэх өгөөж нь 30%-тай байдаг. 30%. Тий. Тэгэхээр энэ ямар нэгэн байдлаар бол ажиллаж байна. Дээрээс нь одоо нэг одоо мэрэгчлэлтийн суулгаад те одоо хувьцаан дээр анализ хийгээвэл за нэг өсрөл 10-аас 15 хувьцаан дээр л шинжилгээ хийн штэ. Гэтэл энэ систем чи өөрөө нийтдээ одоо ер нь бол жилгүүдээ оруулах юм бол 5800 6000 хувьцаан дээр симуляц хийж байгаа байхгүй. Тэгэхээр асар их цаг хугацааг хэмнэсэн юм хэрэгслүүлж байгаа. Гэхдээ бидний баримталж байгаа нэг зүйл бол шийдвэр гаргалтыг хүн хийх ёстой. Хүн товчлуур дарах ёстой. Энэ бол зүгээр л 5800 хувьцаанаас аль компаниуд дээр одоо моментум буюу үсэж байна. Тэ? Одоо хөдөлгөөн үүсэх гээд байгаа гэдгийг гаргаж ирж байгаа. Хэлбэршүүлсэн систем л болж байна. Тийм байна. Одоо энийг та нар бүх үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж гин гэж ойлгох уу эсвэл хараахан нэвтрүүлээгүй тестийн шатандаа явж гин гэж ойлгох уу? Тестийн шатанд л явж байгаа. Бид нар бол яг өөрсдөө бодит мөнгөн дээр тодорхой хөрөнгө оруулалтын багц гаргаад яг энэ системийг ашиглаад одоо хөрөнгө оруулалтууд хийгээд зарим нь арилжааны хэвшинчтэй, зарим нь хөрөнгө оруулалтын хэвшинчтэй ашиглаад явж байгаа. За өнгөрсөн одоо нэг 6-7 сарын хугацаанд бол цэвэр ашиглаад явж байгаа. Одоохондоо бол зах зээлийн одоо дунджаас илэг үсгэлтэй явж байгаа. Тийм ээ. Гэхдээ сүүлийн 2 жилийн хугацаанд чинь зах зээл өсөж байгаа учраас бас өөр гэж байна. Одоо эргээд correction орох үед яах вэ? Уналт эдийн хямрал ирэхэд яах вэ? Тест шаардлагатай. Би хөрөнгөний биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хэд хэдэн фандуудтай зарим нэг нь бол бүр venture фандуудтай уулзж ирсэн. Тэгэхэд тэдний нэгж байгаа өгөөж нь бол багтаа 15%, ер нь бол дунджаар 20% доллараар ярьж штэ. Гэтэл бид нар өнөөдөр төгрөгөөр тийм өгөөж авах гэж бас чанга штэ. Яг хөрөнгө оруулалт тэр нь эрсдэл багтаа гэж үзв. Эрсдэл өндөр гэвэл одоо тэгээд бас зөндөл боломжууд бол байх шиг байна. Тэгэхээр тэнд монголчуудын бидний одоо бас мэддэггүй тийм know how мэдлэг бол сурц бол байна. Нэгсэндээ долларыг гаргаж ирээд дэлхий дээр байгаа аль улсын аль төслүүд нэгсэндээ одоо сүүгээр ирвэл өрмийг хамгагаа явж штэ. Долларын 20% өгөөж нэгцэн гэдэг явж байгаа байхгүй. Мөнгө бол тэд нарт бол байна. Ерөөсөө ямар хугацаанд босгож ирэх вэ гэхээр үнэхээр шийдвэр гаргахад бол бид нэр сарын дотор шийдвэр гаргана. Бүх мэдээлэл бэлэн бахад би бол бид нар бол 2-7 хоногийн 2-3-7 хоногийн хугацаанд бол шинжилгээг нь хий чинь. Тэгээ нэг 7 хоногийн дотор шийдвэр гаргаад мөнгө нь ороод ирнэ. Тэгэхээр эргээд нөгөө одоо Монголд бол жишээлбэл мөнгө хэрэгтэй, санхүүжилт хэрэгтэй гэж олон төслүүд байгаа. Venture fund-уудыг ингэж оруулж ирнэ гэвэл тэр бол үнэхээр сайн өндөр ашигтай байж ижил тэд нар орж ирэх. Түүнээс биш яг одоо юу гэдгийг те 30% төгрөгийн өгөөжийг бол тэд нар бол сонирхоогүй. Яг тэгэхээр swap ингээ бодоод үзэхэр чинь ингээд хамаагүй доош орчод байгаа хгүй тэдний шаарч байгаа гэж байна. Тэгээ яг хуу улсын эрсдэл шүү дээ. Олон тэд нар чинь яг хөрөнгө оруулалт ялангуяа emerging market буюу хөгжиж байгаа манах шиг юм зах зээлүүдийг бүгд хараал явж байгаа. Мөнгө бол хаанч байгаа. Тэгээ Монгол руу хөрөнгө оруулалт хийх ялангуяа Төв Аз руу хөрөнгө оруулалт хийх сонирхол их өндөртэй байдаг. Тэгвэл ялцчгүй нэг улсын эрсдэл байгаа тий. Тэгээд за окей улсын эрсдлээ хүлээн зөвшөөрөөд эрсдэл хийгээд нөгөө сангууд маань ороод ирээ. Тэгвэл зөвхөн VC-ийн хувьд ярьж байгаа шүү дээ. Venture сангуудын хувьд тий. Тэдний хувьд манад гол нь одоо ингээд бодохоор сүүлийн 5 жилийн хугацаанд ямар амжилттай стартап байна гэдэг асуулт. Ямар байна? Харин ямар байна те. Тэг. Миний бодлоор бол яг стартап гэдэг ангиллаар гарч ирсэн компани за бараг байхгүй те. Явц дундаа хөгж илүү corporate innovation буюу аль нэг групп компани худалдаж аваад ч юм уу эсвэл аль нэг групп компани алсын ирээдүйн зорилгыг биелүүлэх нэг юм хэсэг болоод одоо corporate innovation төсөл болоод хувирсан компаниуд өнөөдөр Америкт алдсан байна.
За одоо цаг биднэрт бага байгаа учраас сүүлийн хоёр асуултыг бол асууя. Нэг нь одоо ингээд яг төгсөж байгаа залуучууд, сурж байгаа залуучууд ирээдүйн ингээд хөрөнгө оруулагч болох энэ хөрөнгөний зах зээл дээр яг ингээд өөрсдөө хөрөнгө оруулагч болох уу? Үл хамааран та нэг за ийм хийвэл илүү амжилтанд хүрэх боломжтой шүү гэдэг нэг зөвлөгөө өгвөл юу гэж хэлэх вэ? За яг хөө зүгээр одоо нийтлэг ингээд харах юм бол заавал нөгөө хөрөнгө оруулагч гэдэг нүд дээр биш те. Одоо ер нь нэг юм мөрөөдөл гэдэг юм хэлмээр байдیں۔ Ер нь зүгээр нэг эмзэглэж байгаа зүйл одоо сүүлийн 3 жилийн хугацаанд миний ажигласан зүйл шүү дээ. Ингээд хүмүүстэй ярилцлага хийгээл ажилд авах гал ингээд явж явах үед бол яг залуу үеийнхэн нөгөө Gen Z үе ингээд ингэж тэгж ийн гээл тэгдэж шүү дээ. Гэхдээ тэр нь бас хамгийн том асуудал нь өөрөө мөрөөдөлтөй одоо залуучууд бас их цөөхөн байгаа гэдэг. Энэ яг хоо одоо байгаа нөхцөл байдал улс орны те зөндөл юмнууд шалтгаалж байгаа байх те. Нэг ийм одоо манайхны нэг юм өгөөд шүү дээ нөгөө Израильд яагаад ингээд амар стартапууд гараад дэлхийн компаниуд бололоо те. Яагаад тэр чинь тим сэтгэхүүгээр нь улс орн нь угжиж байгаа учраас тийм байна те. Монголд яагаад стартапууд хөгжиж чадахгүй гэхээр амар гоё ингээл урам зориг аваад босоол те. Гэрээсээ гардаг, төгжрөлд ордог те. Ингээл өвөл болонгод утаанд орчдөг те. Тэгэхээр ямар ч стартап тэр энтерпренер сэтгэл зүг өөртөө бий болгох боломж байхгүй гэж хараад байгаа байхгүй. Тэрнээс шалтгаалаад манайхан мөрөөдөлгүй болж байгаа. Тэр хамгийн том эмзэглэж байгаа зүйл. Мөрөөдөлтөй байх юм бол хүн карьераа төлөвлөн те. Мөрөөдөлтөй байх юм бол хүн ирээдүйд хэн нэгэн болохоо гэдгээ одоо тодорхойлж чадна шүү дээ. Тэгэхээр мөрөөдөлгүй би бол одоо хувьдаа ажилд хүн авахтаа бол мөрөөдөлтэй юу гэж заавал асуудаг болчиход байна. Яагаад тэгэхээр мөрөөдөлгүй хүнээс баг айж явахаа өст болчиход байгаа байхгүй юу? Яаж ч магадгүй те. Ямар муу кейс вэ? Одоо мөрөөдөлгүй зарим хүмүүс бол шууд мөрөөдөлгүй гэж хэлчихэж байна те. Зарим нь бол мөрөөдлөө харах олоогүй бол олчч болно те. За муу кейс гэх юм бол одоо нийтлэг ингээд зөндөө кейсүүд байгаа. Гэхдээ тэндээс нэг юу гэх юм бол одоо бит тавьдаг ч юм уу те. Эргээд мөрөөдөлгүй учраас айх хайц байхгүй. Хөвчлэн мөрөөдөлгүй хүмүүсийг хараад тахаар ингээд юу ч хийж магадгүй те. Бооцоо тавих. Эсвэл нөгөө өндөр эрсдлүүлэн гэсэн үг. Тэгэхээр нөгөө компани хөрөнгийг шамшигдуулах те. Хитрхи өндөр эрсдэлтэй алхам хийх те. Эргээд тэр чинь амьдралаа тэр чигтээ алдчих واخгүй те. Яг нүдэн дээр одоо нэргэн тойронд бас 30 гаруй настай залуучууд яг ингээл хүний хөрөнгөн дээр ажиллаад шууд эрсдэлтэй шийдвэр гаргаад шамшигдуулаад те. Тэгэл амьдрал нь яг нүдэн дээр сүрсэн кейсүүдийг ч би харсан юм ер нь маш харамсалтай. Тэгэхээр эргээд тэр бүхний чинь гарцсан ерөөсөө л мөрөөдөлтэй байх хэрэгтэй юм л. Мөрөөдөлгүй бол зөвлөг байхгүй. Тэгэхээр заавал мөрөөдөлтэй байх. Тэр том жижиг нь хамаагүй те. Тэгэхээр би бол залуучуудад бол тэр хөрөнгө оруулагч болох юм нэ тэр гэдгээс төрүүлээд мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж хөрөнгө оруулагч байхын тулд нөгөө богино хугацааг хардаг биш те. Warren Buffett-ийг үдэж те. Уг нь бол баяжчих чаа амархан штэ те. Урт хугацаа шаарддаг болохоос биш. Төрөний хоёулынх нь ярьдаг кейсүүд байхгүй. Хүн сар болгоо ингээл хөрөнгөлөө үүсээд байх юм бол 10-аас 15 жилийн дотор 1-2 тэрбум төгрөг хөрөнгөлөг үүссэн те. Сахилга баттай байх хэрэгтэй. Тэгэхээр тэр чин тэгэл хөрөнгө оруулагч болохын эхлэл. Тэгээд дээр нь яг нэмээд нэг юм хэлэхэд бол хүний үгэнд найдаж хөрөнгө оруулалт хийж болохгүй. Заавал өөрөө судалж өөрийн ихтгэл үнэмшлэр тэнд хөрөнгө оруулалт хийж тэр сонголтоо хийх ёстой гэдэг юм. Бусдын нь бол хүн суралцж болно те. За сүүлийн асуулт. 10 жилийн өмнө дөнгөж сургуулаа төгсөж ирсэн байна маргац зэрэг. За 10 жилийн дараа энэ танаас сан хэдэн тэрбум болно эсвэл ийм болно гэсэн ямар зорилго тавьж байна. Урт хугацаагаар ярьж штэ та бид. За яг сонирхолтой гоё асуулт те. Тий баг эхлээд ярих систем хамгийн төгсгөл болчихлоо. Бид нэр 2023 онд яг энэ BGM компаниас үүсгэн байгуулад манай хөрөнгө оруулагчд байгаа TESOG-ийн одоо офиц эзэмшигчид те TESOG-оор бизнесүүд байгаа. Тэгээ бид нэр 10 жилийн бизнес план гаргаж танилцуулж ирсэн. 2023 оноос 2033 он хүртэл ийм шат дараатай явна. Тэгээ тэрэн дээр одоо миний санаж байгаа 2033 онд 4 их 80 гэж байгаа. 4 их 80. Тий. 33 он. Тий. Тэгээд өнөөдрийг хүртэл одоо 3 жилийн хугацаанд бид нэр 2025 оны жилийн эцэхэд 50 тэрбум хүргэнэ гэсэн тэр зорилттой хүрчихсэн байна те. Тэгэхээр
Тэр үед бол ихтгэл жоохон муутай л байсан. Гэхдээ одоо ингээд 3 жилээр нь дүгнээд ингээ харахаар нөгөө амсандаа хүрээд те нөгөө дүм маань бүрдээд мэдээж хөдөлмөрлж байгаа эн чинь баг ажиллаж байгаа. Одоо бид нар чинь бараг 30 орчим ажилтан байна те. Энэ хүмүүсийн одоо сэтгэл хичээл сэтгэл дээрээс нь хөрөнгө оруулагчдын ихтгэл те. Манай Tesla Group-ийн студийн бас тэр ихтгэл гэдэг. Энэ бүх юмнуудыг ингээ харьцуулаад харахаар багаар ингээд ихтгэл үнэмшлээ аваад байгаа. Тэгэхээр 2033 онд бол тэр 4 их найдыг өдөрдох төлөвлөгөөнд бол хүрч байх л гэж бодож байна ер нь бол. За маш гоё мөрөөдөлтэй, маш гоё зорилттой явж байгаа юм байна. Маргац захирал. Тэгээд бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Таны болон танай хамт олонны ирээдүйн ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танд бас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.